우리 хүрээлэнгүй очны асуудал ирсэн хариуцсан тусгай итгэгч Джон Нокс Монгол улсад ажиллахтаа болоод хүний хүрээлэнгүй очны эрх зүйн тэтгэврийн харилцан хамаарлын талаар мэдээлэгч бидэнтэй санал зөвшөөрөх юм аа. Нүүбийн хүний хүрээлэнгүй очны асуудал тусгай итгэгч Джон Нокс 1984 онд Арайс их сургуулийн эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг 1987 онд Стэнфордын хуулийн сургуулийн хууль зүйн докторийн зэрэг хамгаалсан байна. Хүний эрх хамгаалагчдын талаарх тунхаглал эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тунхаглал хүрээлэн орчны чиглэлээр хамтын ажиллагааны хойд Америкийн хэлтсээр зэрэг бичвэрийг боловсруулахад гар оролцож байсан байна. Түүнчлэн 1998 онд профессор болсноос хойш Америкийн нэгдсэн улсын хүрээлэн орчныг хамгаалах газрын гэрэл үндэсний зөвлөх хорооны дарга олон улсын хүрээлэн орчны эрх зүйн төвд оронтооны ус зөвлөхөөр ажиллах зэргээр олон улсын болоод үндэсний олон байгууллагууд ажиллаж зөвлөж иржээ. Ингээд өнөөдрийнхөө энэ лекцээр хүний эрх хүрээлэнгүй орчны эрх зүй мөн тэдний харилцан шүтэлцээний сэдвээр онж ярих юм. Та бүхэнтэй санал бодлоо чиглэлд солилцох болно. Та бүхнийг энэ лекцийн ажиллагаанд зөвхөн оролцож тусгай итгэгчтэй санал бодлоо чиглэлд солилцсон итгэдэг шөнө ингээд баярлалаа. Ингээд ноён Джон Нокс гэдэг хойд. За та бүхний өнөөдрийн амар амгалан айлтгая. Би танхимд лекц уншихтаа одоо их таатай байна. Намайг одоо хүлээж авч уулзаж хүний эрхийн комиссийн зүгээс хийж байгаа ажлын талаар танилцуулсан явдал баярлалаа. Та бүхэн ойлгосон баха түрүүн одоо Ганбаяр даргын танилцуулгаас би нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрх байгаль орчны хүрээлэнгүй орчны чиглэлийн одоо асуудал хариуцсан тусгай илтгэгч юм байнамаа. Тэгээд өнөөдөр та бүхэнтэй нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрх байгаль орчны чиглэлээр одоо хийдэг хариуцсан одоо ажлынхаа талаар та бүхэнд товч танилцуулна. Би одоо хүний эрхийн нэгдсэн түгээмэл тунхаглалын тухай одоо нөөбөөс гаргасан 1948 онд гаргасан хүний эрхийн түгээмэл тунхаглалын талаар бол одоо хэлмээр байна. Энэ хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүн одоо амьд явах эрхтэй, эрх чөлөөтэй байх эрхтэй, тэгш хийсэн хөдөлмөрийнхаа одоо төлөө тэгш одоо цалин хөлс авах эрхтэй гэсэн ийм одоо үндсэн эрхүүдийг бол тунхаглан зарласан. Хэдийгээр үндсэн одоо хүний эрхийн зарчмуудыг бол тунхагласан мөртлөө яг эрүүл одоо орчинд хүн одоо амьдрах, аж төрөх ийм одоо эрхтэй гэдгийг бол тусгайлан онцгойлон бол заагаагүй байгаа юм л да. Эхний одоо тэр хүний эрхийн 48 оны тунхаглал энэ чухал баримт бичгийг одоо үндэслэн гаргасан, одоо үүсгэн санаачилж гаргасан хүмүүсүүд бол энэ онцгой одоо эрхийн талаар бол мартсан гэсэн үг одоо автомж биш юм аа. Хэрэг дээр 48 он гэдэг маань бол энэ одоо анх хүний эрхийн түгээмэл тунхаг одоо гарч ирсэн тэр он жилүүд бол энэ байгаль орчны байдалд бол ерөнхий ноцтой одоо өөрчлөлт гарахаас одоо өмнөх үед бол гарч ирсэн баримт бичиг юм л да. Хүний эрхийн түгээмэл тунхаглал маань бол хоёр одоо бас үндсэн баримт бичгийн их бол болж ирсэн. Тэр хоёр баримт бичигт ч гэсэн одоо энэ эрүүл орчинд одоо аж төрөх эрх гэдэг маань бол тусгадаг байсан. Хэдий тийм боловч нийт одоо дэлхийн одоо бусад улс орнууд бол энэ эрүүл орчинд бол хүн аж төрөх одоо эрхтэй гэдэг энэ заалтыг бол өөрийнхөө үндсэн хуульд тусгасан байдаг. Тухайлбал одоо нийт дэлхийн одоо 90-д оронд бол энэ үндсэн хуулинд тусгагдсан байна. Энэ дотроо бол Монгол орн үндсэн хуулиндаа энэ асуудлыг тусгажээ. Ямар нэгэн байдлаар ер нь энэ асуудал бол тухайн бүс нутгийн одоо олон улсын бичиг баримтуудад эсвэл одоо тэр
тухайн орны одоо эрх юу баримт бичгүүдэд бол эрүүл орчин ба одоо хүний эрх гэдэг энэ концепц бол тусгадаад явсан байдаг юм аа. 1994 онд хэсэг шинжээчид эрдэмтэд нэгдсэн үндэсний байгууллагын баримт бичгүүдэд энэ эрүүл орчнын одоо тухай хүний эрхийн одоо энэ зарчмыг бол тусгая гэсэн юм саналыг бол одоо гаргаж тавьсан. Энэ саналыг бол гаргаж тавьж нэгдсэн үндэсний байгууллагын олон байгууллагууд хэлэлцсэн боловч юугаар хүний эрхийн комиссн энэ асуудлыг бол одоо хүлээн авахаасаа төдгөлсөж байсан. Хүний эрхийн төлөө одоо тэмцэгчид бол одоо энэ зөвтгөлтнүүд энэ асуудлыг урагшлуулан одоо хөөцөлдөж тэр одоо ажлаа бол одоо өргөжлүүлэн хийж ирсэн юм аа. Тэгээд энэ асуудлуудаа хүний эрхийн одоо байгаль орчин хүний эрхийн чиглэлийн одоо зөрчлүүдийн асуудлыг одоо маш одоо өндөр хэмжээнд тухайлбал олон улсын одоо трибуналууд, гэрээний одоо байгууллагууд түнчлэн одоо тусгай одоо илтгэгч нарын одоо анхааралд энэ асуудлыг хандуулсан. Энэ хөдөлгөөн одоо өрн суур, эрч хүчийн авсаар бол хүний эрхийн одоо амьд явах эрх, эрүүл одоо орчинд аж төрөх эрх гэдэг энэ одоо хоёр эрхтэй уялдан одоо зохицуулагдаж одоо хүний эрх байгаль орчин хүний эрх гэдэг энэ концепц маань бол одоо хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм аа. Миний бие бол 2012 онд байгаль орчин хүний эрх хүрээлэн буй орчны тусгай илтгэгч гэсэн одоо ийм үүргийг бол одоо хүлээж ажил үүргийг бол хүлээгээд энэ мандаттай болсон. Одоо өнөөдөр ингээд миний энд Монгол ирж байгаа энэ ажил маань бол бас одоо миний энэ тусгай илтгэгч гэсэн энэ статустай бол одоо холбоотой одоо хэрэгжиж явж байна гэдэг нэг гэрч юм байнамаа, илрэл юм аа. Энэний одоо гаргалгаа бол одоо үр дүн бол юу вэ гэхээр зэрэг хүний эрх байгаль орчноос хамааралтай юу, байгаль орчин, хүрээлэн орчин хүний эрхээс хамааралтай юу гэдэг ийм асуулт гарч ирж байна энэс. Байгаль орчинд уучлалж байгаа хор хөнөөл, байгаль орчинтой одоо зөв бусаар харьцаж байгаа энэ бүх асуудал нь бол эргээд хүнийг одоо эрүүл орчинд амьдрах энэ эрхийг нь бол одоо шууд одоо зөрчиж байна гэж одоо үзэж байна. Шууд одоо нөлөөлөлт байгаа хэдий ч бас шууд бус одоо нөлөөлж байгаа асуудал байна. Жишээлбэл байгаль орчны одоо өөрчлөлтийн асуудал дулаарл Монгол орн бол энэ байгаль орчны одоо өөрчлөлтийн нийт дэлхийд даяар одоо явагдаж байгаа энэ хандлагын хамгийн одоо их өртөж байгаа орнуудын нэгэнд одоо бол одоо тооцогддог юм аа. Цагуурын өөрчлөлт маань бол жижиг одоо орнуудыг ч гэсэн одоо арлын орнуудыг ч гэсэн хэр одоо нөлөөлж тэдний одоо сөрөг үр дагавар үзүүлж байгааг бол одоо бас харж болно. Жишээлбэл энтгэг далайтай байдаг Малдив гэж улсан. Энэ Малдив гэдэг улс бол одоо бас их байгаль орчны цагуурын энэ өөрчлөлтөнд их өртөгдөж байгаа орнуудын нэг юм. Малдивын хувьд бол далайн түвшнээс хамгийн одоо доод зэгт нь бол оршдог тийм одоо арга юм байна. Тэгээд далайн түвшин одоо байгаль цагуурын өөрчлөлтөөс болоод өөрчлөгдөд усан нэмэгдээд далайн түвшин маань дээшлэх хэмжээгээр явандаа энэ одоо улс жижигхэн одоо арлын Малдив гэдэг орн маань бол бүр одоо усан доор орж одоо алга болох ийм одоо аюул тулгараад байна. Хүмүүсүүдийн амь нас одоо эрсддэг. Ялангуяа байгаль орчныг хамгаалж байгаа хамгаалагчдыг хамгаалах тэр одоо бодит механизм тэр хууль зохицуулалт байдаг улмаас бол энэ одоо хүснэгт дээр 2010 сүүлийн 12 жилд одоо амь эрсдсэн байгаль хамгаалагчдын одоо тухай одоо хүснэгт бол энэ дээр ингээ харагдаж байна. Тэр хүмүүсүүд зөвхөн одоо өөрсдийнхээ төлөө биш нийгмийнхаа төлөө одоо амнасаа ингэж золиослсон байна. Дунджаар хэлэх юм бол одоо 7 хоног тутам нийт дэлхийн одоо хэмжээгээр аваад үзэх юм бол 7 хоногт 2 байгаль орчны одоо хамгаалагч амнаас нь одоо эрсдэж байна гэсэн ийм одоо гонигтай статистик бол одоо та бүхэн харж болж байна. Энэ ялангуяа Латин Америк, зүүн өмнөд Азийн одоо орнуудад бол энэ тоо бол их өндөр байна. Энэ байдал маань бол улам одоо дорцсоор л байгаа. 2015 оны одоо статистикийг харах юм бол 7 хоног тутам 3 одоо байгаль орчны хамгаалагч одоо амь нас нь эрсдэж байна гэсэн ийм тоо бол гарч ирсэн.
Одоо нэрсүүдийн дурдаад байх юм бол одоо маш их урт жагсаалт болно. Тэгээд энэ хүснэгтэн дээр энэ зурган дээр бол сүүлийн одоо 2 жилд ямар одоо бэрхшээлийг туулж одоо энэ улсууд амнасаа эрсдэж ингэж одоо тэнцэж байгаагийн дур зураг одоо харагдаж байна. Амь эрсдсэн бол одоо хамгийн хүнд асуудал. Түүнээс гадна бол энэний цаана өчнөө олон хүн хоригдож, байцаагдаж ямар нэгэн үндэслэлгүйгээр одоо эрх чөлөөнд одоо хязгаарлагдсан ийм асуудлууд бол гарч байгаа. Жишээлбэл энэ эмэгтэй Вьетнам эмэгтэй байна. Энэ хүн өөрийнхөө одоо байгаль орчныхаа хөрөлөн орчныхаа асуудлаар одоо хамгаалж тэрнийг өөрийнхөө одоо энэ шүүмжлэлтэй асуудлуудыг интернетаар одоо хуваалцсныхаа төлөө Вьетнамын засгийн газар энэ хүнийг одоо эрх чөлөөг нь хязгаарласан. Энэ процедурын хамгаалалтаас гадна төр засгийн зүгээс альва орны тодорхой тухайлсан бодиттой одоо үйлдэлүүдийг одоо асуудлуудыг бодлого одоо хэрэгжүүлэх ёстой байдаг. Тийм нарийн судалгааны юуг дурдахгүйгээр гол зарчим юу гэдгийг гэхээр зэрэг одоо өнөөдрийн хөрсөн төвшнгөөс хязгаарч одоо ухралт хийж болохгүйгээр урагшилж энэ одоо бодлогоо явуулах ёстой. Ялангуяа одоо энэ байгаль орчны хамгааллын иргэдийн одоо энэ үгийг дуу хоолойг боомлох, эрхийн одоо хязгаарлах энэ асуудлаас бол тацгалзах ёстой гэж одоо үзэж байгаа. Байгаль орчинтой одоо буруу зүй зохисгүй одоо харьцснаас болоод үүссэн энэ одоо хүндрэлүүдээс хүртэж байгаа одоо иргэд эмзэг бүлгийнхнийг бол бас хамгаалах одоо үүрэгтэй. Тал бол одоо дэлхийн улс орнуудын одоо уугуул иргэд гэдэг одоо хэсэг улсууд маань бол ийм төрлийн буруу үйлдэлд бол их одоо өртөж хохирдог гэсэн үзүүлэлт байдгийг. Байгаль орчинд байгаа шууд одоо ойр ажиллаж хөдөлмөрлөж байгаа, амьдарч байгаа одоо энэ хүмүүсүүдийг эрхүүдийг одоо хамгаалах тэр эрхүүдийг бол одоо хүлээн зөвшөөрөх тэдний одоо тавьж байгаа одоо орон нутгийн үүсгэл санаачлагыг бол одоо зөвшөөрж одоо зохицуулах ийм одоо бодлогыг авах ёстой гэсэн одоо байр суурьтай байдаг юм аа. 2015 оны 3 сард би нөгөө 2012 онд би тусгай илтгэгч статус бол авсан гэж хэлсэн. 15 онд бол миний энэ одоо эрхийг маань бол бас нэгдсэн үндэсний байгууллага сунгасан. Тэгээд энийг бол дахиад 3 жилээр сунгаж өгсөн. Тэгээд би 2015-аас хойш бол би өөрийнхөө одоо хийж байгаа одоо ажлаа бол 2 чиглэлээр бол явуулсан. Нэгдүгээр одоо эхний чиглэл нь бол одоо гол төлөв илтгэлүүд бол одоо гаргаж энэ илтгэлүүд маань бол цаг уурын одоо өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн зохицолтон одоо талаар бол би энэ тайлангуудаа бол бичиж гаргасан одоо хэвээр байгаа. Хоёр дахь одоо чиглэлийн асуудал маань бол энэ хүний эрх, байгаль орчин, хөрөлөн боо орчны хоорондын одоо уялдаа холбоо, зохицолтоо талаар бол одоо би судалгаа хийж энийг бол танилцуулж баримт бичгүүдэд тусгах юм ажлаа бол хийж байгаа. Ингэж тайлан илтгэлээ бол одоо тавихын тулд бол би улс орнуудаар бол нэлээд одоо явж байдалтай бол газар дээр нь танилцдаг. Өнгөрсөн жил хэд би Мадагаскар, Уругвай одоо очиж байсан, судалгаа хийсэн, танилцсан. Энэ жил бол би одоо Монголд ирсэн юм аа. Ингэж газар дээр нь очиж танилцахаас гадна бол би хүмүүсүүд надад улс орны одоо дэлхийн өнцөг болон бүрээс ийм одоо зурчил манад гарч байна гэдэг талаар надад илтгэж, надад бол бас хандаж энэ асуудлыг одоо шийдэхэд оролцож өгөөч, өөрийнхөө илтгэлд одоо оруулж өгөөч гэсэн хүсэлтүүд байнга бол одоо ирдэг юм аа. Би өөрийнхөө одоо энэ эрх мэдлийн хүрээнд энэ бүгдийг судлаад энэ тавих ёстой асуудлаа бол би тухайн одоо улс орны засгийн газар төр эрх бүхий байгууллагуудад бол зөвлөмжийн хэлбэрээр тэдэнд одоо ойлгуулж, таниулах, мэдүүлэх хэлбэрээр би бол одоо ажилладаг. Хэдийгээр би тэр ийм байдлыг одоо өөрчилж, ийм шийдвэр гаргаа гэж би тушааж чадахгүй ч гэсэн би ийм зөвлөмжөөрөө өөртөө байгаа одоо эрх мэдлийн хувьд би ажилладаг. Тэгээд Монголд одоо миний хийж байгаа энэ айлчлал, энэ хийж байгаа ажлынхаа одоо энэ хүрээнд бол би тайлан одоо гаргана. Олон чиглэлээр одоо судалгаа хийж олон хүмүүстэй уулзаж танилцж байгаа. Тэгээд энэ тайлан маань бол
хүний эрх, байгаль орчин гэсэн ийм одоо сэдвээр яг Монгол орны одоо тухайд бол илтгэл тавих хийх юм аа. Энэ илтгэлээ бол би одоо нөөбийн хүний эрхийн хороонд бэлтгэж тавина. 18 оны 3 сард энэ илтгэл маань бол олон нийтэд бол хүртэх болно. Ер нь бол зөвхөн миний илтгэлүүдийгөө энэ нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрх, байгаль орчны чиглэлээр ер нь хүний эрхийн одоо чиглэлээр бас юу мэдээ материал одоо хийж байгаа ажлын талаар танилцах хүсэх бол манай одоо вебсайт одоо энэ вебсайт руу орж үзээрэй гэдгийг бол одоо уриалах байна. Энэ вебсайт маань бол нэг их одоо урт нэртэй. Тэгвэл үндсэндээ та бүхэн нэгдсэн үндэсний байгууллага UNHCR гэдэг тэрэн дээрээ тэр одоо байгаль орчин хүний эрх гэдэг асуудлаар оруулаад үзэх юм бол миний одоо энэ илтгэл 18 оны 3 сараас хойш нээлттэй болно. Монголын гадаа хүн өөрсдөө орж танилцж болно. Тэгээ бусад материалуудыг эндээс одоо үзээрэй гэж. Харамсалтай би одоо илтгэлээ Монгол дээр бол одоо нээлттэй тавьж чадахгүй. Гэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны 6 хэл энэ дотор англи хэл, орос хэлээр бол энэ илтгэл маань орчуулгад нь тавигдах болно. Тэгээд энийг бол миний одоо хувийн бас вебсайт би өөрөө одоо тусгай илтгэгчийн хувьд бол одоо хувийн вебсайттай. Тэгээд Twitter тэр сошиал медиагийн одоо Facebook босод одоо нийгэм төрөлхтөнчтэй энэ одоо сувгуудаар бол мэдээллийн сувгуудаар надтай одоо миний хийж байгаа ажил одоо эрх үүргийн талаар танилццгаарай. За ингээд би одоо өөрийнхөө танилцуулгыг одоо товчлъя. Надад энэ болцоо одоо олгож та бүхэнтэй уулзах олцоо олгосон явдалд бол би одоо хүний эрхийн одоо үндэсний комиссд бас талархлаа илэрхийлье гэж нэг болцоо олгосон. Тэгээд одоо асуулт авах юм бол би одоо ярилцъя. За сонирхолтой хэлгээр тавьсан баярлалаа. Хуульч өмгөөлөгч оргилмаа. Тэгэхээр Ноксгоогоос яг нөгөө Монголд судалгаа хийж байгаа гэж тэгээд яг хууль эрх зүйн орчны талаар судлах гэж байна уу? Одоо байгаа тэр асуудлуудын талаар судлах гэж байна уу? Одоо юу нь яг судалгааных нь хүрээ цаар нь юу ах вэ? Дээрэс нь одоо миний одоо уншиж судалснаар бол манай Монголын ашиг төлөвлөлийн болон байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль энэ төр бол нэлээд тийм орондоо зөрчилтэй байдаг. Хууль эрх зүйн орчны хувьд бол тийм би бол хоорондоо уялдаагүй байдаг гэж ойлгож байгаа. Тэгээ хамгийн эхлээд бол яг ямар хүрээгээр судалгаа хийх вэ гэх нь бол асууя. Одоо энэ аяллаар бий болох одоо энэ миний тайлбар бол одоо хүний эрх Монгол одоо хүний эрхийг байгаль орчинтой холбоотойгоор хэрхэн тэмдэглэж байгаа байдлыг бас үзэх юм аа. За тэгээд улс орнуудаа явахдаа Монголоор мөн ажиллах явахдаа одоо сайн туршлага юу байна гэх тэр сайн туршлагуудыг талаар мэдээлэл олж авах энэ бол таатай хэсэг. Нөгөө тэгвэр одоо хүний эрхийг одоо Монгол хэрэгжүүлэхэд одоо ямар асуудал ямар зорилт бишэл тулгарч байна вэ гэдгийг бас авч үзнэ. Тэр одоо засгийн газар жишээлбэл энэ үүргээ гүйцэтгэх хүрээндээ одоо байгаль орчны нөлөөллийн талаар олон түвшинд мэдээлэл өгөх тал дээр одоо дотоод олимпиад ажиллаж одоо энэ үйлдэл хийж чадахгүй байх. Эсвэл одоо шүүхээс одоо байгаль орчны одоо хохирлоос одоо хүн амд учирсан тэр хохирлыг нөхөн төлөвлөх хохирлыг төлөвлөх асуудал дээр шүүх хангалтгүй ажиллаж байх. Эсвэл одоо тодорхой хүн амыг одоо ялгарлан гадуурхах байдлаар хандах заримд нь одоо дутуу одоо анхаарал хандуулах гэх мэт ийм нөхцөл байдлын талаар авч үзнэ. Тайлангараа би засгийн газарт одоо шаардлага тавьж одоо тушааж захирах боломж байхгүй. Гэхдээ зөвлөмжүүд бол орно. Энэ зөвлөмжүүд маань зөвхөн одоо засгийн газарт чиглэсэн төдийгүй бусад одоо оролцогчдод бас зориулагдсан нь одоо энэ бизнесийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, санхүүжүүлэгч гэх мэт. Тэгээд одоо энэ тайлан бол эцэстээ одоо олон нийтэд нийтлэгдэж түгээгдэх болно. За тэгэхээр одоо эхний асуултанд хариулсан болов гэж бодож байна. Одоо хоёр асуултыг сонсъё. Хамгийн гол нь санаа зовж байгаа асуудал бол нөгөө байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал байна.
Тэгээд манай нөгөө хуулийн зохицуулалт болохоор тухайн жилийнхаа нөгөө байгаль орчны нөхөн сэргийлтийн зардлын 50% бол нэг байгаль орчны тийм тусгай дансанд байршуулдаг байгаа. Тэгээд энийгээ болгол тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь бол ерөөсөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлчлээ гэж ойлгоод тэгээд нөхөн сэргийлтээ бол хийхгүй орхидог тийм нэг тийм түгээмэл хандлага ажиглагдаад байгаа. Тэгээд яг эдгээртэй холбоотой зохицуулалт нь ер нь тэр байгаль орчныхоо хуулиудад байх ёстой юм уу? Эсвэл тэр ашиг мартамжийнхаа хуулиудад дээр байх ёстой юм гэдэг тийм бас нэг асуудалтай. Тэр хүмүүс нь нөгөө нэгдсэн тийм байр суурь байдаг. Тэгээд яг энэ тал дээр одоо яг аль хууль дамжтай илүүдэлгүй байх ёстой юм бэ? За энэ асуудлыг бол би дуусгах энэ асуудлыг бол мэдж байгаа. Гэхдээ энэ дээр энэ хариултанд бол одоо илүү их мэдээлэл надад хэрэгтэй байгаа юм байна. Тэгэхээр өөрт чинь энэс илүү хэрэггүй мэдээлэл байвал миний имэйл рүү бичнэ үү? Тэгвэл энэ асуултанд хариулахад илүү тустай байх юм аа. Тэгээд ерөнхийдөө бол би хэлэхэд уул уурхай гэдэг маань байгаль орчинд маш их хор хөнөөлөлттэй үйл ажиллагаа байдаг. Уул уурхай хийсэн газарт байгаль орчны нөхцөл сэргийлэлт хийх нь одоо туйлын их өндөр өмнө өртөгтэй ажил байдаг. Тэгээд нөхцөл сэргийлэлт нь одоо ямар өртөг задлалтай байх вэ гэдэг нь өртөг задлалын хэмжээг нь өөрчилж мэдэх боломжгүй байдаг. Одоо үнэхээр байгаль орчны нөхцөл сэргийлэлт үнэхээр хийгдэх нөхцөлийг бүрдүүлэх тийм механизм, тийм одоо байгууллага бүтцийг бий болгох нь маш чухал байна. Энд бол одоо нөхцөл сэргийлэлтийн шаардлагатай яг бодиттой 100% одоо зардлын хөдөлгөөний хэрэгтэй түүнээс биш одоо урьдчилан одоо таамагласан зардлын 50% биш. Байгаль орчны иргэний зүйл, өдөртөх зүйлийн гишүүн Ганбаатар. Энэ үндэстэн дамжсан корпорациуд ялангуяа хөгжил бууруу орнуудад санаатай буюу санаандгүй экотеррор хийж идэг гэж ойлгодог. Энэ тал дээр ялангуяа олон улсын хэмжээнд зөвлөмж боловсруулж өгөх арга байдгүй. Бодит фактууд болдог. Жишээ нь Дорноговын Улаанбаатарын Арева гэж компани гүний усанд Селен гэдэг бодисыг бол тэр өндөр хөгжилтэй компани санаандгүй алдах тохиолдол бол яагаад ч байж болохгүй. Тэгэхэд дөрвөн тийм санаандгүй үйлдэлүүд хийгдсэн орон нутгаас малчтанд ажиллаж Дорноговын Улаанбаатарт Арева гэж компани том дөрвөн одоо байгууламж дээр гүний усанд Селен гэж бодис химийн бодисууд алдсан байгаа юм л да. 2012 онд тэгээд мал өгчээсэн тохиолдол. Тэр компани маань өөрөө бол дэлхийд хамгийн том технологи зөвшөөрч компани. Тэнд бол санамсаргүй алдах тохиолдол байхгүй. Би бол орон нутгийн малчтыг дайжуулах гэж хийгдсэн ажил болов гэж боддог л да. Энэ бол экотеррор гэж ойлгодог. Асуулт нь өөрөө яг ийм юм дээр олон улсын шинжээчдэр ажиллах боломж өгдөг гэсэн үг. За одоо ийм байгаасаа гэж хүсдэг. Одоо нүүр одоо ийм төрлийн хэрэггүүдийг шалгах илүү олон тооны мэргэжилтэнтэй байгаасаа гэж хүсдэг. Тэгээд одоо амлж чадахгүй нүүрийн байгаль орчны агентлаг ийм төрлийн хэрэгийг одоо шалгах боломж нөхцөл нөөц болцоо хангалттай байгаа гэж хэлж чадахгүй. Гэхдээ та энд хэргийн талаар надад тодорхой мэдээллийг бичээд явуулах юм бол тэр мэдээллийг би дамжуулъя. Тэгээд дамжуулалтаар юу болох нь харъя. санаа атомын гэсэн бол процесс руу маш шиг юм байна. Яа тэгээд энэ байгаль экологийн асуудал, цаг уурын асуудал бол өнөөдөр улс орнууд дугаас эдийн засгийн хүндрэлээс илүү тулгымсан асуудал гэдэг юм хүлээж шүү. Сүүлийн 2-3 жил хэл давсахтай эдийн засгийн чөлөөтэй энэ асуудлыг ярьж байгаа мэдээж байгаа. Тэгээд энэ асуудлаар бас манай улсад энэ судалгаа хийж бас тийм ээ. Ер нь бол хүний эрхийг байгаль орчноос бодорчигдээд байна уу? Эсвэл цэн зөрүүлж маас бол хүний эрхийг одоо зөрчигдээд байна уу гэсэн асуудалд хариулт өгөх гэж байгаа бас талхаж байна. Тэгээд энэ асуудал бол өөрөө яахааргүй бас хүн төрөлхтний төлөвөөр бидний оршин байртай холбоотой асуудал учраас хүн болгонд хамааралтай байх. Тэгээд нүүр бол энэ асуудлыг бас нэлээд хожуу анхааралтай авч улс орнуудын анхаарлын төвд оруулсан бас нэг жоохон
нэлээд хажуу байсан бас нэг жоохон тийм ээ энэ бүх улсуудын засгийн газрын нэгдсэн холбоо хийж ийм асуудлыг авсан бас нэг жоохон бас харамсалтай санагддгийн. Тэгээд сүүл хүртэл одоо 11 дэх зарчим болгож хүрээлэн боршигчны хамгаалах зарчим гэж оруулж ирлээ шүү дээ тий. Гэтэл одоо аль хэдийнэ одоо энэ хөгжиж өөр хөгжилтэй улс орнуудад одоо тэр өндөр хөгжилтэй улс орнуудын компаниуд нь ороод тий байгаль орчны сүйтлээд ч юм уу одоо тэгээд ямар нэг байдлаар одоо эдийн засгийн төрөлтөөр ингээд хийж гисэн байна. Манай ч гэсэн одоо тэрний илэрлүүдээр нэлээдгүй байна. Тэгээд ер нь нүүб сүүлийн үед ер нь гишүүн орнууд руугаа зохион байгуулалтайгаар ийм байгаль орчин цагуурийн өөрчлөлтөд холбоотой ер нь ийм цаашид тийм ээ бодлогын хүрээд авч хэрэгжүүлж байгаа ямар ажлууд байна вэ? Энэ талаар бас мэдээлэл өгөөч. За олон улсын одоо байгаль орчны асуудлаарх одоо хамгийн олон улсын одоо гол одоо эрх зүйн орчин эрх зүйн баримт бичиг бол 2015 оны 12 сард батлагдсан Парисын гэрээ байгаа. За тэгээд энэ гэрээний хүрээнд улс орон бүхэн одоо тийм улс орон бүхэн дэлхийн дулаалд оруулж байгаа, дэлхийн дулаалд хүргэж байгаа өөрийнхөө хувь нэмэр өөрсдийнхөө хувь нэмрийг бууруулах үүрэг хүлээж байгаа. За түүнчлэн одоо Парисын гэрээний хүрээнд олон улсын уур амьсгалын санхүүжилтийн механизмыг баталсан. Тэгээ 2020 он хүртэл өндөр хөгжилтэй орнууд одоо энэ чиглэлээр энэ уур амьсгалын санхүүжилтэд зориулж 100 мянган тэрбум Америк доллар хандивлах үүрэг хүлээсэн. Тэгээд тэдгээр улсууд одоо үнэхээр энэ үүргээ биелүүлэх нүг уу юу гэдгийг харъя. Ногоон уур амьсгалын сан гэх зэрэг энэ санхүүгийн механизмуудаар дамжиж маш их мөнгө урсаж гарах юм байна гэдэг нь бол одоо ойлгомжтой болж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт энэ ногоон уур амьсгалын сан Монголд одоо зориулж одоо хөрөнгө зарцуулах боломжтой тухай зарласан. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохих сан гэж бас байгаа. За тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар одоо дасан зохицох түүнийг нөлөөллийг бууруулах чиглэлээр хөгжиж байгаа орнуудад туслах одоо хэд хэдэн ийм санаачлага байгаамаа гэдгийг хэлье. Энэ баян орнууд одоо ядуу орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлтөд тэмцэхт нь хэрхэн туслах одоо энэ үүргээ хэрхэн биелүүлэх нэ гэдгийг одоо харах одоо цаг хугацааны асуудал байна. Би бол өөрийнхөө тайланд бол энэ бол хүний эрхийн асуудал юм аа зөвхөн уур амьсгалын асуудал төдий биш юм аа гэдгийг онцлон дурдна. За тэгээд хүний эрх бол одоо улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс нөлөөлсөн хүний эрхийн зөрчил, хүний эрх одоо хэрэгжихгүй байгаа асуудал дээр арга хэмжээ авах одоо үүргийг хүлээлгэсэн байгаа. Гэхдээ эдгээр одоо үүрэг хариуцлагыг бодит байдал болгохын төлөө маш их ажил хийх хэрэгтэй болно. Иргэний нийгмийн байгууллагуудаас энэ төр зэгт одоо яаж нөлөөлж ажиллах вэ? Байгаль орчинтой холбоотой хүний эрх зөрчиж байгаа энэ уулуурхай компаниудтай холбоотой асуудлуудаар одоо зарчим юунууд байд юм бэ та? Зөвлөгөө санал маягаар. За тэгэхээр одоо төр засгийн газарт нөлөөлөх хамгийн оновчтой аргын талаарх мэргэжилтэн бол би биш л дээ. Тэр тусмаа би Монголын талаарх мэргэжилтэн бас биш. Тэгэхээр Монгол улсын засгийн газарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар зөвлөгөө өгөх одоо тийм байр суурьтай хүн биш л дээ. Үүний оронд одоо та бүхэн хэлж байна. Одоо хүмүүс одоо хүмүүст хүний эрх гэж байна. Тэрийг одоо хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгээд хүмүүс байгаль орчны асуудлаарх мэдээллийг хүлээж авах хэрэгтэй. Тэгээд тэр мэдээллийг ирж хайх хэрэгтэй. За тэгээд хүмүүс өөрсдийнх нь амьдралд нөлөөлөх төслүүдийн талаар одоо санал бодлоо хэлэх хэрэгтэй. Тэгээд хүмүүс одоо өөрсдийнх нь эрх ашгийг хохироож мэдэх тэр төслүүдийн эсрэг одоо эсрэг саналаа хэлэх, тэгээд эвлэлдэнд нэгдэх, жагсаал цуглаан хийх гэх зэрэг эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй. За тэгээд энэ бүх арга хэрэгслүүд байна. Тэгэхээр хүмүүс одоо эвлэлдэнд нэгдээд тэгээд тэр эвлэлдэнд нэгдсэн одоо иргэний нийгмийн байгууллагаараа одоо хэрхэн энэ одоо арга хэрэгслүүдийг илүү оновчтой хэрэглэх вэ гэдэг тал дээр зөвлөлдөж шийдвэр гаргах боломжтой. Яг аль арга хэрэгслийг ашиглах нь зүйтэй вэ гэдгийг хүний эрхүүд хэлэхгүй. Гэхдээ тийм арга хэрэгслүүд байгаа. Тэгээд тэр арга хэрэгслүүдийг өөрсдөө тухайн нөхцөл байдалд хэрхэн оновчтой ашиглах вэ гэдгээ өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг хүний эрх хэлнэ.
За тэгээд ямарваа бодлогыг эсэргүүцсэний төлөө одоо сүрдүүлгэд өртөх одоо ямар нэгэн байдлаар хор хохирол хүлээхээс чөлөөтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тийм байдлаас хамгаалах хэрэгтэй. Тэр бодлого нь бол засгийн газрын дэмжиж байгаа бодлого байсан ч тэрнийг одоо тухайн хүн амын бүлэгч юм уу өөрт нь хохиролтой байна гэж үзэх юм бол тэрнийг эсэргүүцэх, эсэргүүцснийхээ төлөө тэрнээс ямар нэг сүрдүүлэг, занал хийлэл, аюул хохирлоос хамгаалагдах хэрэгтэй. Хүний ерөнхий аюулгүй орчинд амьдрах эрх нь одоо гэр ороолын юмс болоод бас маш чөлөөтөж байна. Хөрслийн тохиолдож байна, усан тохиолдож байна, агаар нь тохиолдож байна. Тэгэхээр энэ яг энэ хүн төрөлхтний асуудал энийг шийдэх гэхээр хүмүүс нь өөрсдөө ойлгож байгаа боловч эдийн засгийн хувьд тэрнийг шийдэх боломжгүй. Энэ дээр засгийн газар оролцох ёстой мó эсвэл ямар нэгэн төлөвлөрөөд энийг шийдэж өгөх боломж өгөх юм болов бусад орнд энэ ямар нэгэн байдлаар шийдэх сайн туршлага байна уу? Энэ бол Монгол орны хувьд бол маш том орчны асуудал. Энэтэй санал нийлж байна. За тэгээд олон орн одоо энэ асуудлыг шийдвэрлэхэд бол маш амаргүй одоо асуудлыг давж ирсэн. Түүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт яг энэ асуудалд ч гэсэн бас сөргөөр нөлөөлж уламд ордуулна. За жишээлбэл одоо уур амьсгалын нөлөөллөөр одоо малчид уламжлалт аргаараа бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй болох юм бол тэгэхээр тийм боломжгүй болох юм бол улам л олон хүмүүс одоо Улаанбаатар болон бусад хотууд руу нүүж тэнд шавж тэгээд энэ орчны асуудал улам л хүндэрнэ. Тэгээд энэ асуудалд бол энгийн шийдлийг бол мэдэхгүй. Засгийн газар бол энийг мэдж байгаа, энэ асуудлыг мэдж байгаа, энэ асуудлыг шийдвэрлэхээр одоо орлого хийж байгаа гэдгийг мэднэ. Тэгээд та бүхэн баярлалаа. Хүмүүсийн комиссаас одоо энэ ярилцлагыг тавьсан баярлалаа. Дэвцүүлстэй байгууллагын хүний хүрээлэн орчны асуудал хариуцсан тусгай эдгэгч ноён Джон Хокс Монгол улсад айлчилж за хүний хүрээлэн орчны асуудал сэдвээр бүхэнд сонирхолтой текст уншиж та бүхний асуултанд хариултыг бол их оногчтой нарийн өгсөн явдалд талархаж байгаагаа илэрхийлье.